яагаад гэхээр би баг дийлэнхт чинь хичээл орж исэн баг тийм. Хичээл орж исэн хүмүүсээ дахиад хөгжлийн семинар аав гэхээр жоохон тийм санагдаад. Гэтэ яг багш хэлсэн учраас ямар ч байсан гэсэн нэг юм бэлдээд тэгээд хүрээд ирсэн байгаа. Тэгээд энэ сэдвийг болохоор би сонирхож судалж байгаа. Энэ чиглэлээр нэг 2-3 компаниэр судалгааны ажил хийсэн. Тэгээд энэ судалгааны ажил хийсэн одоо тайлангуудаас бас хуваалцъя. За ерөнхийдөө бас хичээл дээр болохоор бид нэлээд тогтсон одоо маркетингийн онол хандлагуудыг авч үздэг. Гэтэл одоо маркетинг маань холбоотой үсэж өөрчлөгдөж байгаа учраас тэрийг одоо барьж гүйцэхийн тулд багш нараас янз бүрийн судалгаанууд хийдэг ба. Тэгэхээр өнөөдрийн маань сэдв болохоор иррационал сандал үүснэ ийм сэдв байна. Тэгэхээр иррационал сандал гэхээр та нарт юу бодогдож байна? Ямар хөө одоо зүйлийн талаар ярих гэж байгаа юм гэсэн би хүлээлт байна. Тэгэхээр яг би эхлээд ерөнхийн нөгөө эдийн засгийн одоо бидний үзэж байгаа одоо сонгодог гэж хэлж болох эдийн засгийн суурьуудыг тайлбарлсан дээр байна л та. Тэгэхээр бид нэр микро эдийн засгийн нэг ийм хөө эргэлтийн мөрөө гэдэг баруун марталт байгаа зүйлийг авч үздэг тийм. Энэ дээр юу гэж тайлбарлалт өгөхлөөр бидээс өмнө гэдэг хүчин зүйл бол маш их хэмжээгээр хүний сонголтод нөлөөлдөг, шийдвэр гаргалтанд нөлөөлдөг. За тэгээд үн өсөх юм бол эргэлт буурна. За үн буурах юм бол эргэлт яг үлээ сноу гэдэг ийм шин чанарууд авч үздэг. Тэгээд дийлэнх маркетингийн онолууд энэ одоо эдийн засгийн суурь гэж хэлж болох загвар дээр суурьж гарсан байдаг л та. Тэгээд та нарын энэ талд харж байгаа зүйл бол миний заасан зүйл байгаа. Тэгэхээр зарим нь санахгүй байгаа. Тэгэхээр энэ нэг 5% шатын дагуу хэрэглэгч одоо шийдвэр гаргаж сонголтоо хийгээ гэж бид үздэг шүү дээ. Тухайн барааны талаарх хэрэгцээг мэдэрнэ. Тэгээд дараа мэдээлэл хайн тэгээд тэр мэдээллүүдэд харьцуулаад тэгээ худалдаа авалт тэгээд дараа нь одоо тэр бүтээгдэхүүн үйлчлэгээндээ хандлага нь гарч ирдэг гэдэг нэг онолууд. Тэгээ энэ бол сонгодог маяг байна. Бид нар маркетингийн хичээл зааж байхдаа за тэгээд бусад хүмүүсээс маш их хэмжээгээр шүүмжлэлт өртдөг л даа. Чи ямар шүүмжлэлт өртдөг гэхээр маш олон хүмүүс чи манай нэг найз Солонгос доктор хийж байгаа. Манай нэг найз байна. Тэр намайг шатж байгаа. Маркетинг гэдэг бол урлаг штэ хөшөө. Урлаг. Тэрийг бол одоо хүнд заагаад ч гэдэг юм шинжлэх ухаанч байдлаар хийх бол хэцүү. Нэг талаараа үнэн л дээ. Нэг талаараа үнэн. Яг тэгэхээр манай сургуулиас төрсэн муу маркет руу ч байгаа, сайн маркет руу ч байгаа. Огт маркетингийн талаар сонсож байгаа үед сайн маркетинг хийдэг ч юм байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө яг энэ хэдэн загваруудаа баригдаад тэгээд бас жоохон хариулт хэлэхэд аягүй хэцүү юм байна л та. Тэгэж багш нар гэсэн бас энийг мэдж байгаа та. Энэ загвар бүгдийг тайлбарлаж чадахгүй гэдэг. Би аавын талаар жоохон утгатай юм ярьчлаа. Одоо аавын талаар тэгээд энэ зүүн гартлын зураг болохоор хиний зураг байна. Билан зураг тийм. Тэгээ манай аав 1995 онд анх машин болсон байхгүй. Манай гэрэл анхудаа машин болсон. Манай баг 42 тод ах жолоочдод өөрийгөө аюу сайн жолооч гэж байна. Яг үндэ бол аимшигтай жолооч л доо. Аюу. Анхны машиныг авч байгаа юм. Тэр үед энэ машиныг 5-6 орчим мянган доллартай байсан юм байна. Их л үдтэй машин. Би тэгээ дараа маркетинг нэлээд аюу судалсныхаа дараа яг үндэ одоо тэр нөгөө аавхан гаргасан шийдвэр ягаад ч нөгөө түрүүний хэлдэг нэг тэр 5% шат байгаа шүү дээ. Тэрний дагуу яваагүй байна гэдгийг маш ойлгож ирсэн л дээ. Тэгээ энэ машиныг худалдаж авсан байна хүн. Тэгээд
маш олон жил дандаа миний машин бол хамгийн сайн юм байна. Тэгээд дээрээс нь зарж өгдөг юм. Бараг энэ машин манай гэрт 95 оноос хойш 2008 оны хүртэл 3 жилийн турш манай гэрээ хэрэгцээд байсан машин л да. Ердөөс зардаггүй. Тэгээд миний хамгийн их сонирхсан зүйл нь яагаад энэ машин гэж асуусан. Яагаад энэ машин? Өөр машины сонголтууд байсан уу? Бас байсан. Гэтэл ердөөс ганц хэлжсэн энийг өвгөн байдаг юм байна. Энэ яг надтай чацсан байсан гэх би дараа нь нөгөө гэрчлэлийг нарчиж 1982 онд үйлдвэрлэсэн. Монгол бараг 13 жилийн дараа орж ирсэн юм шиг. Тэгсэн чинь надад нэг ийм зүгээр яагаад гэдэг шалтгаан бол маань хэлээгүй л дээ. Гэтэ би яагаад гэдэг шалтгааныг зүгээр энэтэй холбоотой болов гэж бодсон. Надад нэг ийм түүх ярьсан байна. Маань өөрөө сангийн яамд ажилладаг залуухан мэргэжилтэн. Тэгээд энэ сэл боловын өргөний хажууд сангийн яамны ажилчдын байр, тийм байранд амьдардаг. Тийм залуу байхгүй. Тэгээд өглөө болгон сэлбийн бүрд аваад тэгээ Улаанбаатар зочдлын яг урдуу алхаад явдаг байсан байл. Улаанбаатар зочдлын үүдэн дээр юу байдаг байсан бэ гэхээр Зэдэнбал Плантогийн машин зогсож байсан юм байна. Тэгээд Зэдэнбал Планто бол өндөр машин юу гэхээр Монголын тэргүү хангалттай учраас энэ машин болдог. Шарк. Тэгээд надад нэг гэж ярьж байгаа. Би ингээд алхаад залуухан мэргэжилтэн мөнгө байхгүй ингээд алхаад явж байгаа. Өглөө тэр яг машин хөдөлж байгааг харах аюул дуртай байдаг байсан юм. Яг тэгэхээр тэр үеийн Орос машинуудтай харьцуулахад ингээд хөдөлгүүр насахтаа нэх гоё. Тэгэхээр зөв хийхлээр тэгэл аюул хөнгөнэй гэж байсан юм. Тэгэхээр маань хүний тархинд нь юу үлдсэн бэ гэхээр ердөөсөө тэр хүн хаттай агам дуурайдаг дээлцүүд бол ямар машин вэ? Ийм машин. Тэгээ маань хүн магадгүй бараг 10 жилийн дараа өөрийн машинтай болох тийм боломж гарчихлээ. Тэгээ 10 жилийн дараа манай хүн Платоос бишиг авсан байна. Өөрөөр хэлбэл чиний өндөр машиныг би одоо яаж болоо? Онж байна. Тэгэхээр энэ түүхээс аваад үзэх юм бол яг үүндээ бидний шийдвэр гаргалт гэдэг бидний боддог шиг аль эсвэл маркетингийн тэр сурах хүчийг заагдсан шиг тийм энгийн хэлбэр зүйл биш л дээ. Тэгэхээр бид нарт асуудал байна л да. Яг үүндээ биднэрт иррационал замдлыг судлах шаардлагатай юу, үгүй юу гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл иррационал гэдэг нь энгийнээр хэлэх юм бол рационал буюу бодиттой шин чанар анализ дүгнэлт хийхгүйгээр бидний цаанаас ургаж гарч идэг тэр шийдвэрийг хэлээд байгаа. За хамгийн энгийн үгээр хэлэх юм бол та нарын эхнэр нөхрөө сонгох болсон тэр шийдвэр. Та нарын хэд чинь эхнэрээ нөхрөө сонгохдоо рационал байдлаар шийдвэр гаргасан. Рационал гаргасан нь уг нь чиний амьдрал одоо гаргаж байгаа хамгийн чухал шийдвэр бол эхнэрээ нөхрөө сонгох шийдвэр шүү дээ. Тийм биз? Буруу шийдвэр гаргачих юм бол тэр шийдвэрийг нь хор хохирол дэндүү юу гэлээ биш шүү дээ. Тийм. Хамгийн наадах хүүхд ч өмжих юм биш. Гэтэ бидний хамгийн яагаад хариуцлагатай шийдвэрээ рационалаар гаргадаг юм бол чи та нарын яг энэ хүн яг зөв юм байна. Энэ яг одоо миний эхнэр, энэ яг миний нөхөр гэж юу хэлсэн бэ? Та нар ихсэлийг хүснэлт өгсөн юм шиг. 90 метр 80 см өндөртэй 60 кг-ийн жинтэй ч гэдэм аль эсвэл олдоо олж байгаа орлого жилийн 40 сая ирээдүйд 5 жилийн дараа энэ бол 80 сая болох өсөх боломжтой юм. Тийм үеийг бид гаргаагүй тийм. Тэгээ бид нар нэг тийм ийм зүрхний угаас ч гэх юм уу цаанаас нэг ингэж хийгээд байсан үстэй тийм. Энэ хүн зөв юм биш үү? Ер нь суурчвал яасан юм бэ? Тэгээд бид шийдвэр гаргав. Тэгэхээр маркетингийн шийдвэр яг ийм их байлтай байдаг л та. Өөрөөр хэлбэл хэрэглэгч худалдан авах шийдвэрийг гаргахдаа рационал байдлаар биш
иррационал байдлаар гаргах ийм одоо үзэгдэл байн харагдаж байна. Дээрээс нь бид нар бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй л дээ. Жишээ нь саяны тэр үзүүлсэн тэр нэг уламжлалт загварууд дээр юу харагддаг вэ гэхээр ердөөсөө сонгодог эдийн засгийн онолууд дээр бол хэрэглэгч маш их рационал хамгийн максимум хөөжийг хамгийн минимум зарлалаар авах хэрэгтэй байлээ. Хүсэл сонирхолтой байдаг нэг ийм дүгнэлт гэж байна. Гэтэ бидний шийдвэр чанараа зөв энгийнээр хэлээ л та. Нойлын цаас авах шийдвэр дээр чи нэг нойлын цаас авч. Тэгсэн чинь тэр нь хажуугийн дэлгүүрт 100 цаасаар хямд бай. Чиний дараагийн үйлдэл чи юу? Харамсуу. Яна би 100 төгрөгийн хямд авах боломжтой нойлын цаасыг буруу сонголт хийгээд авцсан байж таа гэж чи шүүнгийн хар дарж босоо лайн эсвэл толгоогоо шаагаад яагаад ийм шийдвэр гаргach вэ тэгжсэн юм. Яг үүндээ бидний хийдгүү шүү дээ. Ахтай тийм бай. Айжсуу та нар юу гэдэг манай мастерын хөтөлбөр хамгийн үнэтэй. Рационал талаар аваад үзэх юм бол юу? Муу шийдвэр. Иррационал талаар аваад үзэх юу болж байна? Сэлж мэдрээгүй тийм. Тэгэхээр заримдаа бид нар юу хийгээд байд юм бэ? Шийдвэр гаргалтын дээр яг үүндээ аваад үзэх юм бол төгс шийдвэр гэдэг юм заавал нэг гаргах гэж хичээгээд байдаг л. Өөрөөр хэлбэл сонгодог эдийн засгийн онол дээр бол хэрэглэгч дандаа төгс шийдвэрийн араас явдаг гэж үздэг бол иррационал шийдвэрийн яг анх гарч ирсэн санаа нь болохоор ердөөсөө төгс шийдвэрийн төлөө яваад байгаа шаардлага байхгүй. Заримдаа бид нар төгс шийдвэр гаргахгүйгээр зүгээр л хүмүүсийн дагаад гаргасан шийдвэрийн дагаад яаж хэлээ гаргаж. Жишээ нь та нарын нэг хамтран ажиллагч нар дундаас санхуд мастер хийсэн баг болоод магадгүй гарах тий. Магадгүй гарах. Тэгээд тэр магадгүй жоохон өөрчлөлтөө залбан тушаал мушаал авах гээд ирэхээр чи яадаг вэ? За ишиг санхуд орчиж гэдэг нэг ийм бодол төрөх баг. Чиний хувьд тэр шийдвэр төгс биш байх магадлал маш өндөр. Гэтэ чи төгс биш шийдвэрийг гаргахтаа заримдаа нэг их айхтар одоо юу гэдэг асуудал болоод байдаг. Хоёрдугаар түрүүний тэр нэг хэлээд байсан. Одоо тэр сонгодог загварууд дээр юу хамгийн их алдаатай байдаг вэ гэхээр хэрэглэгч маш хэмжээний мэдлэг мэдээллийг ингээд хооронд нь харьцуулдаг гэсэн тийм ойлголт. Тэгээ инженеэр авах гэх юм заримдаа бид нар тэр зах зээл дээр байгаа бүтээгдэхүүний үнүүдийг баг хооронд нь харьцуулж яадаг үлээ. Мэддэггүй шүү дээ. Зүгээр л авсан. За инженеэр асууя. iPhone 6 тоо байна уу? iPhone 6 тоо байна. За гараа өгч. Өшөө өндөр өгч. iPhone 6-гийн чип нь ямар төрлийн чип? Хитэ A9. За тэгвэл камера мегапиксел хитэ. Хэрвээ чи хангалттай төгс мэдээлэлтэй байсан бол энийг асуултанд нэг хайртай өндөрлөгүй шууд яаж хэвчээ вэ? Хариулж хэвчээ байхгүй. Энэ A9 процессортой 8.4 мегапикселтэй учраас би энэ шийдвэрийг яасан бэлээ? Гаргасан. Гэтэ яг үүндээ бид нар тэр талаа мэдэхгүй л дээ. Жишээ нь A9 гэдэг нь яг юу гэж байна? Яг яам гэж байна? Загварын шинжлэх гэж байгаа. Тэрийг яг ашигласнаар яг чиний одоо тэмжид яг яаж нөлөөлсөн бол бид мэдэхгүй шүү дээ. Бид зүгээр л яг тэ iPhone 6-гийн шинэ утас гарсан гэхээр л авсан. Одоо 7 гарсны дараа 6-гаа харсч ямар харагдчих? Өмнөх айтайхан харагдчихсан бол одоо яаж хөвгшрөөл харахаас зэвүүрээ за энийг солихгүй бол хүн биш болох гэдэг юм байж. Ингэж харагдаж байна. Харагдаж байна. 7 гарах мэдээнээс өмнө 7 гарсны мэдээний дараа чиний
одоо юу гэдэг тэр одоо iPhone зургийг чи гүйцэтгэх ямар нэгэн өөрчлөлтөөс ороогүй шүү дээ. Яг л тэр хэмдэл гэж ажилтдаг хэмдэл гэж. Гэтэл бид нэр 7 гартлаа гэдэг мэдлэг сонсонгуудаа шал өөр болж байгаа. За бас дараагийн нэг зүйл бол бидний тэр нэг яриад байгаа шийдвэр гэдэг юм. Зөв зөвхөн таалбартай. Чи та нар байр авахтаа магадгүй ингээд нэг тэр байранд ороод ингээд ороод үзээ явж идэл зарим хүмүүс гэдэг чинь энэ их гоё инээхтэй байна. Энэ яг л миний мөн болоо явчлаа шүү. Тэгээ үү. Ингээд нэг цаанаас бурхан ингээд хилээд байгаа юм шиг тий. Дээд тэнгэрээс за нандаа энэ байрыг чи авсан дээр юм байна гэж. Машин дээр яг зэрэгцэл баахан прүүсүүд байгаа шүү дээ тий. Саарал улаан цэнхэр мэнхэр тэгэл ажил гинт нүдэнд цэнхэрэн ч юм уу ингээл тодорхой ус нь яаж үлээ бүдгэрэл алга болол тэгэл яг бараг тэр машин чи өөдөөс чи бараг чамтай яриад ийм чиний машин байсан шүү дээ чи одоо л яг сонголтоо ярил эхэлдэг тий энийг зөвсөө гэж хийж байна яг энэтэй холбоотой зөндөө олон асуудал байна ялангуяа эмэгтэйчүүдийг маш их асуудал байна тий жишээ нь та нарт огт өмсдгүү готлоонд хэрэг байдгүй. Зөндөө өстэй тийм. Жишээ манай ихнэр заримдаа байжсэн гинт ингээд шүүгийг хонголгосноо цогоо шин ингээд хувц гаргаж ирээд тэгээд юу юм нөгөө нэг ярилт ингээд аваад тэгээд цогоо шин гутал өсөв гард баг. Юу вэ? Үчи хизээсэн гэхээр үгүй айл дээр л авцсан байсан. Үчи наадах чи ингээд авлаа гэж наадах ч одоо нэг тийм хөрөнгө оруулалт биш үстэй. Тэгээд 3 жил ингээд огт өсөхгүй байхаар энэ чинь өсөж үржээл үнэлгээ нэмэгдээл чи бас эдийн засгийг судалдаг хүн байж наадах ойлгож болдгүй юм гэхээр. Үгүй шүү зүгээр шүү. Тэр энэ шийдвэрүүдийн цаана дандаа яриацснаа шалтгаан байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл манай хүний тэр авцсан хизээж өмсөж байгаагүй баахан уталнуудад буруу байхгүй тийм. Манай хүн ботлохуудээ тэрийг бас яг юм лээ. Аваад цаатал нь ямар нэгэн тодорхой шалтгаан байна. Тэгэхээр бид нэр тэр шалтгааныг зөв судалж чадах юм бол үндсэндээ ямар асуултанд хариулт өгөх гээд байгаа юм бэ гэхлээр маркетинг бол урлаг биш гэдэг асуултанд хариулж боломжтой болж байгаа. Ингээд ярих юм бол бид нэр урлагийг таамаглах боломжтой болно. Өөрөөр хэлбэл чиний шийдвэрийн цаана ямар шалтгаан байгаа гэдгийг мэдэх боломжтой болно гэсэн. За жишээ нь танаас энэ асуултыг асууя л да. За энэ 3 юу вэ? Харагч байна. Библиэн унтраач шууд сайн хармаар. Библиэд дарч. Шууд дарч. Хараа. За одоо сайн харж байна те. За энэ 3-ын аль нь өндөр вэ? Аль? Энэ 3. Зүрхэл тавтаа. Аль нь? Хамгийн цааш юм. Тэр ихтэй. Шонтог байна. Ихтэй байна. Үнэхээр ихтэй байна. Юу гэж? Тэгэхээр энэ гурав бол гурлаа юу вэ? Яаж шаарсан сайн өндөр. Энэ уу? Энэ айгүй гоё зөв сонголт юм шиг харагдаж байна та. Өөрөөр хэлбэл аль нь өндөр вэ гэхэд яахгүй л энэ өндөр байна тийм. Гэтэ энэ бол сонголтоор аваад үзэх юм бол тийм сайн сонголт биш л дээ. Яг та нар дараа нь энэ хэмжээд тавьсан ч бол гурлаа яг ив ижилхэн өндөртэй байна. Өөрөөр хэлбэл энэ гурав өндрийн ямар нэгэн ялгаа яах вэ? Дараагийн хэсэг. Аль тойрон илүү том байна?
Баруун гаргалыг уу, зүүн гаргалыг уу? Хар тойрон аль нь илүү том бэ? Тэгэхээр энэ нэг талаараа optical illusion буюу бид нэр яг хараач нь шалгаж байгаа юм шиг сонсогч юм. Гэхдээ нүд дангаараа үйл гүйцэтгэхгүй л дээ. Нүдний чинь тусгаж авсан зүйлийг тарих яах вэ? Боловсруулаад буцаага чамд хийх. Мөн үү? Сонголт байл да. Алуу. Энэ үү? Энэ илүү юу харж? Том харж. Тэгэхээр бид нэг юм зүйл байна. Бидний нөгөө яриад байгаа сонголтууд гэж хэлэгдээд байгаа зүйлс маань яг үүндээ юунаас хамаарах вэ? Маш олон хүчин зүйлээс хамаарч байгаа. Жишээ нь зүгээр харьцангуй байдлаас хамаарч байгаа. Чи энийг бодит амьдрал дээр яаж ишиж болох вэ гэхээр чи болцоонд явж та. Болцоонд явахдаа чи өөрөөсөө хөрх найзаа дагуулж явсан дээр аль эсвэл өөрөөсөө жоохон царай муутай найзаа дагуулж явсан дээр. Аль нь сонголттой хэлдэг. Тэгэхээр яг энэтэй адилхан байхгүй. Яагаад бид нэр энэ харыг илүү одоо том гэж хараад байгаа юм бэ гэхээр гадна талд нь хүрээлцсэн байгаа тойрог нь жижигхэн учраас энэ юу ханддаг вэ? Том юм шиг ханддаг. Энэ талыг бид нэр яагаад жижигхэн гэж хараад байгаа юм бэ гэхээр энэ хүрээлсэн тойрог нь илүү том учраас харан жижигхэн болж харагдав. Тэгээ би танаас магадгүй эхний нөхөд гараагүй бол царай муутай найзгаа дагуулад ижидижээ парент явбал илүү сайхан залуутай уулзах боломжтой. Аль эсвэл дараагийн асуулт. Та нар би өөрөө нэрийг бодож авсан. Шинэ охин дурлах синдром гэж сонсч байсан. 10 жил болж манай ангид шинэ охин шилжиж ирдэг байлаа л да. Шинэ охин хүрээл ирэхээр дурлцдаг манай нэг найз байлаа. Ерөнхийдөө бид нэр бүгдээрээ л дурлдаг байсан л да шинэ охин бол. Яг л шинэ охин бол ангийн хуучин охтуудын хамгийн номер 1 дайсан. Яг л ангийн бүх амьд нараас нь яах вэ? Гүдгүйсэн баг. Яг бид нар шинэ охин ангийн хуучин охтуудаас илүү хөөрхөн. Хуучныг бид нар дэндүү сайн мэднэ шүү дээ мөн үү? Шинэ охины энэ дээр яг жинхэнэ одоо юу гэдэг юм тэр царайжс хөөрхөн байдлыг бид нар яриаггүй. Зүгээр л шинэ гэдэг нь тэр хүнийг юу болгож илүү хөөрхөн болгож байгаа. Тэгэхээр бид нар тодорхой зүйлд юу гэдэг юм харьцангуй байдлаар ингээд дасаа зогцоод иржсэн аа шинэ зүйл гараад ирэхэд шал өөр байдлаар яадаг те ханагдаг. Дахиад ирээцнэл байдал мөн үү? Өөрөлдөл шинэ хүн магадгүй хуучнаас илүү давуу тал өндөр байхгүй гэж магадгүй л дээ. Гэхдээ шинэ гэдэг нь бидний яагаагүй одоо тэр хүнийг харахаас урахгүй түгээрээ байна. Тэгэхээр бидний сонголт гэж яриад байгаа хамгийн зөв сонголт байж магадгүй гэж бодоод байгаа зүйл маань маш олон хүчин зүйлүүдийн нөлөөгөөр чинь яг ижилхэн шин чанартай хэлнэ илүү юу харагдах гэдэг. Сайхан харагдаж болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг юм зүйл байна. Чи түрүүний нэг болцоотой асуудалтай. Чи чамд А, Б гэсэн хоёр сонголт байна. А, Б гэсэн хоёр сонголт. Тэгэхээр бид нэр А, Б хоёрыг үнэлэхэд их хэцүү болчихж штэ тий. А ч юм уу Б ч юм уу хоёулаа өөр юм гэсэн тодорхой давуу тал шин чанар болж. Гэхдээ чи А хасах гэдэг сонголт гараад ирэх юм бол А сонголтыг сонгох магадлал илүү өндөр болдог. Энэ таамаглалыг бол MIT-ийн профессор Дэн Арелли гэдэг хүн гаргаж ирээд туршилтаа явуулаад нотолсон байна. Өөрөөр хэлбэл чи яагаад царай муутай найз өхнөө болцоонд авч явах хэрэгтэй вэ гэхээр тэр чинь чиний А хасах сонголт болчихж байгаа байхгүй. А хасах сонголт А гэдгийг тодтогч яаж авлаа? Өгч байгаа.
Энгийнээр хэлэх юм бол ангийн хуучин охтууд шинэ охиныг яг үнэндээ тодтгож яаж өгч байгаа. Тэр яг энтэй адилхан зүйл болж байгаа. Тэгэхээр бид нэр энийг дараа нь яг яаж маркетингд ашиглаж болох вэ? Бизнесийн шийдвэр гаргах нь яаж ашиглаж болох вэ гэхлээр дахиад ярина. Тэгэхээр энэ дэр нэг юм зүйл байна. Чи бизнесийн сонгуульд шийдвэр гаргалтанд яаж ашигласан бэ гэдгийг нэр нарийн 2008 онд хийсэн судалгаа байна. Тэгэхээр энэ тал дээр яг экономикс сэтгүүлийн үнийн саналууд байна. Үнийн санал. Нэгдүгээр сонголт экономикс сэтгүүлийг онлайнаар 1 жилээр захиалахад $59 үнэтэй. Хоёрдугаар сонголт хэвлэмэл байдлаар захиалах нь $125 үнэтэй. Гуравдугаар сонголт хэвлэмэл болоод онлайнаар захиалах юм бол $125 үнэтэй гэсэн ийм сонголт өгч байгаа. Тэгэхээр энэ дэр сонирхолтой зүйл нь юу нэ? Хоёр болоод гуравдугаар сонголт хоёулаа юутай? Ижил үнэтэй. Тэгэхээр нэг талаас анх юм аягүй тэнэг байгаа зү тий. Энд ажиллаж исэн хүмүүс одоо алдаа гаргацсан юм ааш юм яхаараа яг ижил хүнтэй тэгсэн ирнэ өөр үйлчлээд ийм одоо зөвлөд веб дээр санал болгох гэдэг асуудал. Тэгээ яасан бэ гэхээр мань хүний судалгаа байна. Мань хүн ямар судалгаа хийсэн бэ гэхээр оюутнуудаас хоёрдугаар сонголтыг хасаад асуулга авч үзсэн байна. Өөрөөр хэлбэл экономикс сэтгүүлийг чи онлайнаар захад $59. Хэвлэмэл болоод онлайнаар захих юм бол $125. Хариулт нь энд байна л да. Дийлэнх хүмүүс хаашаа явсан? Онлайн руу явсан байх. Өөрөөр хэлбэл $59 сонголт руу 68% явсан. Үлдчихэж байгаа 32% энийг сонгоно гэсэн. Хоёр дахь түвшний судалгаа нь юу хийсэн бэ гэхээр одоо энэ гурав дахь сонголт байсан тохиолдолд юу болох вэ гэдэг дахиад сонгосон байна. Гурав дахь сонголт ороод ирэхээр 84% нь гурав дахь сонголтоо сонгоод 0% нь хоёр дахь сонголтоо сонгоод 16% нь эхний сонголтоо сонгосон. Тэгэхээр бидний нөгөө яриад байгаа тэнэг гэж яриад байгаа энэ хоёр дахь сонголт ямар тус вэ гэж? Экономикс маркет яг юу мэдэж ирсэн бэ? Хүмүүсийг 3 дахь сонголтыг хийхин тулд 2 дахь сонголтыг заавал байлгах ёстой гэдэг юм чинь. Энгийн үгээр хэлэх юм бол асах сонголт бол юу? 2 дахь сонголт байна. 2 дахь сонголт. Өөрөөр хэлбэл 3 дахь сонголтыг тодтогч өгч байгаа цорын ганц сонголт нь энэ. Энэ байснараа хүмүүс 3 дахь руу явж байна гэдэг гаргаж ирсэн байна. За энэтэй адилхан бид нар бас судалгаа хийсэн л дээ. Энэ 2013 онд хийгдсэн газар шинээр хийгдсэн судалгаа байна. Одоо 3 жилийн өмнө хийгдсэн учраас бид нэр энэ үр дүнг хүмүүстэй хуваалцах болно. Гэрээ ирүүлээс үүрэг манд туссан. Тэгээ газар шинээр маань биднэрт нэг ийм санал тавьсан юм л да. Ерөнхийдөө бид нэр энэ бүтээгдэхүүний шин чанар гэж яриад байгаа. Алаг салаатны амт гэдэг энэ брэнд хоёрын хоорондох энэ ялгаа заа дээр яаж сонгоод байгаа юм гэдгийг мэдж өгөөч гэдэг хүсэл тавьсан. Тэгээ бид нар 3 түвшинтэй туршилт хийж үзсэн байна. 3 түвшинтэй. Тэгээ нэг зүйлийг анхаараа. Манай энэ туршилт бол зүгээр л натурал туршилт. Өөрөөр хэлбэл лабораторийн нөхцөл бид нэр тэрний амт мамтыг хэмжээл ердөөсөө аав. Тэг шаардлагач байхгүй. Бид нэр зүгээр л анги дотроо хэдэн салаад худалдаж авч байгаа л тэрнийг үрж тавьж байгаа л авсуулсан. Бид нар яг үүндээ юу хэмжээг зорьсон гэхэлэр тэрний яг органик бүрдсэн тийм байна, амт нь тийм байна гэдгийг хэмжээг зориулсан. Бид нэр зүгээр л хүлээж авч байгаа байдлыг нь хэмжээг зорьсон. Энэ судалгаагаар эхний туршилтын дизайныг бий хийчихээ заяа. Энд 3 туршилтын дүн байна л та. Эхний туршилт, хоёрдугаар туршилт, тэгээ гуравдугаар туршилт гэсэн юм. Эхний туршилт маань юу гэхээр бид нэр зүгээр л энэ 5 брендийг 5 тийш тавиал
1-р таван дээр Багро, 2-р таван дээр Видан, 3-р газар шин, 4-р Мишмаш, 5-р Урбаник байгаа. Ид. Тавуулангийн гэж. Тавуулангийн ид нь тавуулангийн эдэнгүүртэй ганцхан асуулт. Асуулт нь юу гэхээр хамгийн түрүүнд худалдаж авахыгаа нэгт хамгийн сүүлд худалдаж авахыгаа яах нь 5 дэрэмлээрээ ийм шаардлагатай байсан. Хүүхдүүд маань хэлсэн эдэнгүүртэй үнэлгээ хийсэн. 1-р ойронд юу явж байна? Урбаник, 2-р ойронд Багро, 3-р ойронд газар шин, 4-р ойронд Мишмаш, 5-р ойронд Видан. Өөрөөр хэлбэл бага оноо авах тусмаа юу вэ? Илүү сонгогдно. Өндөр оноо авах тусмаа хоошоо явж байна л гэсэн. За, 1-р туршилт амжилттай болсон. За, бид нэр Урбаник их сайхан амттай учраас хүмүүс яаж юм бэ? Сонгож байгаа юм байна гэдэг нэг дүгнэлтэнд хүрч байгаа. 2-р туршилт зөв таасан, буруу таасан гэж байна тийм. Энэ туршилт маань яасан гэхээр бид нар 5-5-нд салаатуудаа хийгээд тэгээд зүгээр тавуулангийнхаа нэрийг хийсэн. Энэ 5-5-ын дотор нэг бол юу вэ? Багро, нэг бол Видан, нэг бол газар шин, нэг бол Мишмаш, нэг бол юу гэх нь Урбаник байна. За, үүр нь юу гэхээр 1-р тавгийг амсчаад амтаар нь таагаад энэ бол Урбаник, энэ бол юу гэх нь Багро ч ингэж таа. За, ингээд судалгааны дүнгээ гаргаад ирэнгүүт Урбаник дээр хэд байна? 75% нь Урбаникийг зөв таасан. 25% нь яг нь Урбаникийг андуурсан. Урбаникийг идчихээ Багро ч гэх юм уу. Урбаникийг идчихээ Видан ч гэх ингэж хэлсэн. За, ингээд нэг ийм дүгнэлт өгч байгаа. За, эхний 2 туршилтын дараа бидний жишээ дүгнэлт юу гэж гарах вэ гэхээр юу гэж гарах вэ? Урбаник бол үнэхээр сайн амттай салаатыг яадаг лээ. Хийд юм байна гэдэг дүгнэлтэнд өгч байна. 3-р туршилт. 3-р туршилтын дээр бид нэр зүгээр л энэ биднээс ганцхан газар шинэхэн салаатыг нэг савтай салаатыг 5-5-нд ичээд хүмүүс юу гэж хэлсэн бэ гэхээр 1-р тавганд чи Урбаникийн салаат байгаа. 2-р тавганд Багро, 3-р одоо Мишмаш ч байгаа шүү гэж хэлсэн л дээ. Гэтэ бид нар бол юугаа мэдж байгаа вэ? Тавуулаа газар шинэ гэдэг мэдж байгаа. Тэгээ хандлуулаад дахиад үйлүүлсэн. Тавууланд газар шинийг амсуулчаад за алийг сонгох гэсэн чинь дахиад үйлүүлсэн. Урбаник гараад ирсэн. Жишээ нь би зарим туршилтанд оролцсон хүмүүсийн ярьсан зүйлийг хэлнэ л та тийм. Жишээ нэг эмэгтэй туршилтанд оролцогч маань энэ бол яахааргүй Урбаникийн салаат. Та яаж тайсан гэж хэрчлэлт нь нарийн байгаа байхгүй. Тэгээ би гайхаад дараа нь нөгөө дуусныхаа дараа үгүй та нар Урбаник хийсэн юм шиг гэсэн. Үгүй яашаа газар шинэ хийсэн. Зарим хүмүүс нь болохоор энэ яг Урбаникийн амт мөн яг л нэг ийм зөөлөн бой амттай байдаг байхгүй юу. Тэгээ яг үндэ тэр дотор нэг ч Урбаник байна. Бид нар зүгээр л газар шинийг тавуулна гэдэг. Тэр эндээс бид нар ямар хүлээлт өгөх вэ? Нэг талаа бид нар үнэхээр тэр одоо шин чанараас нь хамааруулаад Урбаник магадгүй бидний хамгийн анх идэж үзсэн Александр байхгүй. Яг л бид нар жишээ нь Хагисын Памперс гэж ярьдагтай адилхан, аль эсвэл Сироксын Канон гэж ярьдагтай адилхан хамгийн анхны идэж үзсэн тэр амт. Тэр амтыг бид нэг тодорхой зүйлтэй яах нь харьцуулдаг. Өөрөөр хэлбэл анхны стандарт одоо хамгийн сайн гэж бодсон тэр Александр. За нэг тийм зүйл байна. Хоёр тэрний брендийн нөлөө бас байна тийм шинж чанар. Өөрөөр хэлбэл брендийн нөлөөг инженеэр ингээд аваад үзээд хэлэх юм бол чи зүгээр л Урбаникийн савтай юм харангуут амтан чамд угаасаа тархичин тэр амтыг чиний одоо нөгөө төв процессор руу чи эн чин Урбаник шүү гэдэг мэдээлэл аяанда яагаад хэлж байгаа вэ? Дамжуулаад хэлж байгаа гэсэн.
Тэгэхээр бидний шийдвэр рационал биш байгаа юм тийм. Өөрөөр хэлбэл бид нэр тэр одоо савлгаатай урбаникийг худалдаж авахдаа яг үүндээ тэрний амт чанарт нь болж авдаг байна. Бас яг энэтэй адилхан зөндөө төстэй жишээ нь байна. Чи та нарын амталж исэн одоо хамгийн гоё амттай зүйлсүүд юу вэ? Шинэ миний хувьд бол хоёр зүйл бүр ингэж санаанаас гардаг байна. Нэг мандрин. Шинэ жилээр тэр үед одоо юм ховж ив байлаа. За магадгүй та нарын зарим хэсэгч бол тэрийг мэдэх баг тийм. Ховж ив шинэ жилээр л ганцхан мандрин гэдэг зүйлийг цаасан урданд хийгээд бэлэг болгож өгдөг байсан. Тэр нэр олон мандрин биш л дээ, хоёр моё мандрин л. За тэр хоёр мандрины хумс болгоно үнэхээр амттай байсан. Одоо бол яг би олон мандрин идэж үзсэн ч гэсэн тэрнтэй адилхан мандриныг хизээж хайгаад ирдээс яах вэ? Олохгүй шүү дээ. Яг л миний анхны идэж үзсэн мандрин тэр баг. Тэр хамгийн сайн мандрин биш байсан баг л та. Гэтэ миний хамгийн юм лээ. Анхны мандрин баг. Яг анхны хайр. Тэгээ анхныхаа мандрин гэдгийн амтыг яачих вэ? Төсөөлчих жоо. Хоёр дахь зүйл нь болохоор банка. Анар банкаг мэдв. Одоо өрөмтэй юу гэх юм бичэн гэх юм уу тийм өрөмтэй бичэн. Чи би дараа зөндөл олон банка идэж үзсэн. Зөндөл олон өрөмтэй бичэн идэж үзсэн. Гэхдээ тэр нэг Оросын банкны амтад ирдээс яах вэ? Нөхөдчихгүй. Яг энэтэй адилхан. Та нарын зөв энгийн хайр дурлал дээр жишээ авах юм бол анхны хайрт чинь сэтгэлээс чи яа гэлээ. Харахгүй үстэй. Та нар бүгдээ энийгээ л авах шиг байна. Анхны хайрыг чи хинтэй харьцуулт. Хоёр дахь, гурав дахь, дөрөв дахь. За магадгүй нөхөр чинь чамд өнөөдөр чамд гомдоо, эхнэр чинь гомдоо. Чи хинтэйгээ харьцуулж боддгоо. Анхны хайртайгаа харьцуулж боддог шүү дээ. Тэрнтэйгээ суусан бол ингэхгүй байсан. Тэгж боддоо. Тэгэхээр бид нэг зүйл хэлээ. Бид хэтэрхий их шин чанарын хойноос хөөцөлдөг байна. Өөрөөр хэлбэл маркетингийн албаныхан магадгүй бусад хүмүүс ингээл үйлдвэрлэлийн ч гэсэндээ зүгээр л тэр одоо юу гэдэг функц руу тий энэ ста шин чанар чухал гэж ярьдаг боловч заримдаа бидний тэр шин чанар гэж хэлээд байгаа тэр зүйл нэг фактор үүргээ бол бас яахгүй байна. Гүйцэтгэхгүй байна. За би танаас дахиад сонголтын дээр дахиад нэг сонин жишээ хэлье. Пол бол маань хогондоо дараач жишээ. Санал нийлж байгаа. За, эхний сонголт. Надтай хамт яваад сайн дураараа цэвэрлэх хүн байна уу? За, гараа өргөл. Хэдэн сайн дураараа цэвэрлэх мэ? Хоёр дахь сонголт. Би 5,000 төгрөг өгнө. Та нар сайн дураараа цэвэрлэх. Яагаад юм? Өвгөн сонгодог эдийн засгийн онолоор бол А юу Б юу? Б байх ёстой шүү дээ. Яагаад гэвэл үнэн өндөр байгаа үстэй. Бид нэг бүр одоо юу гэдэг юм энийг үгүй Б сонголтыг хүмүүс сонгох байдаг. Гэтэ та нар 5,000 төгрөгөөр тоог цэвэрлүүл юу болох юм мэдчихнэ. Дахиад А юу Б та нар рационал уу ирцнаа гэдэг хэлбэр. Б юу аа зүгээр зоригтой хэлдэг. Чамаа Б сонголтыг хийлээ гэж хүмүүс байж байгаа задчихгүй шүү дээ. Дийлэгт Аа байхгүй. Яагаад гэвэл анхны миний хэлжсэн А сонголтыг би аюу гоё тодтогч явж байна. Хоёрын хооронд 5,000 төгрөг авч ирснаас яах вэ? Зүгээр цэвэрлээд өгчөө. Туулгал маань чи. Тэгэхээр заримдаа бидний сонголтуудыг зөв тодтох юм бол энэ нэг хачин сонголтуудыг гаргаж ирвэл бараг дээр болчиход байгаа юм. Дээр болчих. Хоёрдугаарт энэ хоёрын бүтээмжийг авах гэж. Бүтээмж нь ямар байх вэ? Би дээр байвал юу болох вэ? Би дээр байвал бид нар юу болох вэ гэхээр нэг хянагч нэг хүн тавиад мөн үү?
Тэгэл бид нар ингээд хөдөлж чадаад яа гэж. За 5,000 бол энийг нэг хурдан дуусгачаа 5,000 аваад явах тийм. Явах гэсэн гэдэг бодсон аа. Дээр бол яа гэдэг. Хянагч байх хэрэгтэй. Үгүй шүү дээ. Биднээс бүр ингээд янз бүрийн бүтээл санаа гараад за бүр усан дээр байгаа хогийг хүртэл авъя. Усны доогуур хүртэл шумбын илтэр гэж гарч иж магадгүй. Тэгэхээр заримдаа бидний энэ яриад байгаа рационал байдал өөрөө маш муу сонголт болчиход байна. Маш муу. За хэдүүлээ дахиад дасгал гэж заяа. Надад нэг 2 юу сайн дурын юм хэрэгтэй. За босч. Хин сайн дур. Сайн дур зүг босч. Сумахгүй. За нэг таны хэмжтэй босч. За чи босч. За босч. За та хоёрт би ийм үр даалгав. За энэ самбар дээр байгаа үгийг уншиж болохгүй. За эндээс эхэлж яваа. За ингээд яваа. За үгийг уншихгүйгээр надад зөвхөн үнгийн хэлээ. Гэхдээ аль болох хурднаас шүү. За эмхтэйгээс эхэлье тий. За за энийг уншихгүй шүү дээ. Уншихгүйгээр жишээ нь Өнгөний за. Өнгөний. Дараагийн. За дараагийн. Хурдан. За нэг юм үүрэгтэй тий. За тэгвэл дараагийнх нь нэг. За чи босч. Босч. Зүгээр л үгүй юм шүү. За тэгэхээр одоо бид нарт нэг сая ийм хоёр туршилтанд оролцогч байлаа шүү дээ. Нэг нь болохоор үгийн уншихгүйгээр юу гинэлээ? Үнгийн хэл. Нэг нь болохоор зүгээр л үгийн яачихлаа. Уншиж. Аль нь илүү амархан бэ? Унших нь илүү амархан байна. Энэ хоёр хүндэд жоох ингээл гацаал төвдрээл сонир болоод байна шүү дээ. Яг юу тохиолдоод байсан? Үгийг уншичаад байсан шүү дээ. Бид нар жишээ нь энэ дасгалыг бичигсэн мэдхгүй жоох хүүхдээр хэлүүлэл явах бол. Ямар ч асуудал байхгүй шүү дээ. Мөн зүгээр л цэнхэр ногоо ягаад улаан хар шар цэнхэр энэс илүү хурдтай ч гэж байна. Тийм үү? Тэгэхээр бид нарт нэг юм тархин дээр нэг хоёр ийм үйл явдал зөрчилдөд байгаа. Нэгт нь уншиж байгаа бол энгийнээр хэлбэл рационалч. Чи энийг шар гэж бичсэн байгаа учраас чиний тарих чинь яагаад вэ? Энэ бол шар гэж уншаад байгаа. Нөгөө тал чинь болохоор яах ёстой вэ? Өнгийн хараад байгаа учраас жишээ нь юу гэдэг улаанаар цагаан гэж бичгээр яаж юм? Айгүй сонио харагддаг байна шүү дээ. Уг нь юугаар цагаан гэж бичих ёстой? Цагаанаар цагаан гэх юм бол илүү дээр байна. Тэгвэл та нар санаж бол би нэг киноны постэр харж ирсэн чинь улаан пальто гэдгийг зүгээр хараад бичсэн юм. Улаан пальто гэдгийг цагаан бичсэн юм. Цагаан улаан пальто. Чи тэрийг ер нь бол хүлээж авч чи юу лээ? Улаан фонтоор улаан пальто гэж бичих юм бол чиний бүр илүү бусан шүү дээ. Тэгэхээр бидний хамгийн хэцүү зүйлүүдийн нэг нь энэ байхгүй. Өөрөөр хэлбэл бид нарт нэг талаа таны мэдгүй когнитив. Нөгөө талдаа бидний хараа цаа зүйлэрээ энэ бол шар, энэ бол улаан гэж шууд хэлээ.
За тэгэхээр одоо шийдэл рүү. Тэгэхээр яагаад ингэж байна гэдэг асуудал гарчлаа. Окей. Бид нэр ямар нэгэн гаргаж байгаа шийдвэр маань тийм ч рационал биш. Бид нэр тийм амар мундаг шинжилгээгээ харьцуулаад байдгүй. Цааталт нэг ийм шалтгаан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ шалтгааныг бид нэр ихлээр өөрсдөө тарихнаас харах хэрэгтэй болж тааж байгаа. Тарихнаас. Тэгэхээр тарихыг чинь нэг үндсэнд нь нэг ийм 3 хэсэгт хуваачиж болно л доо. Эхний тарих болохоор new brain буюу за энэ шин тарих гэж хэлдэг. Шин тарих. Энэ шин тарих хэдэн мянган жилийн настай үргэлж 100 мянган жилийн настай. Өөрөөр хэлбэл Homo sapiens гэдэг амт үүснээс хойш бидний тариханд нэг хаагтар хувьсгалын өөрчлөлт явагдаагүй юм байна. Энэ тарих юу боддог вэ гэхээр бидний нөгөө нэг анализ хийдэг, мэдээлэл цуглуулдаг, хооронд нь харьцуулдаг, таны мэддэг энэ үйл явцыг хийдэг тарих маань болохоор энэ тарих маань шин тарих маань. За дараа нь энд нэг бас юу байна вэ? Тарих байна. За энийг бид нэр дунд тарих гэж нэрлэдэг. Дунд тарих маань бидний ямар үүрэгтэй оролцдог вэ гэхээр бидний сэтгэл хөдлөлд оролцдог. Жишээ нь та нар харах юм бол хичнээн мундаг боловсралтай эмэгтэй байсан ч гэсэн те муухай ашиглаж болох уу? Болно шүү дээ. Өөрөөр хэлбэл шин тарих нь магадгүй чиний хараалын үг хэлэхгүй, хараалын үг хэлэх нь муухай гэж бодож байгаа ч гэсэндээ гин дуурн мөрөхөөр яадаг вэ? Хэлдэг үстэй тийм. Айл эсвэл та нар 10 жилийн найзуудыг харахаар өөрөө ирэхгүй амд чинь гэж хараалын үг шууд ороод ирдэг. Би бол жишээ нь өөрийнхөө 10 жилийн найзс нь 4 найзаа харахаар ороод ирэхээр шууд өө гэж бүр слайдтай яг ингээд тарах гэж ороод ирдэг. Тэгсээр нэг сонгуул дээр ингээд явахаар үлдээс орж ирдэг. Них гоё үг бодоод олчихдоо гэж бодоход. Тэгэхээр энэ бол бидний сэтгэл хөдлөл. Гэхдээ энэ тархийг бас дунд тархийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр мамал буюу сүүн дэжилтэн байна шүү дээ. Сүүн дэжилтэн тарих гэдэг байна. Сүүн дэжилтэн тарих. За хамгийн сүүлд нэг ийм хэсэг байгаа. Энийг болохоор бид хуучин тарих гэж нэрлэдэг юм байна. Би тэгтээ тарих мэрх судлаач биш шүү заяа. Би зүгээр маркетинг юм зүгээр би энийг яаж ашиглах болох вэ гэж боддог болохоос ш эний цаана ямар шинжлэх ухааны факт байгааг мэддэг. Энэ тарихыг юу гэж хэлдэг юм гэхээр reptile буюу хевлэр мөлхөгчдийн тарих гэх юм байна. Өөрөөр хэлбэл яагаад бид нар энийг шин болоод хуучин гэж хэлээд байгаа юм гэхээр эхлээд бид нар reptile буюу хевлэр мөлхөгчдийн тарих маань үүссэн. Дараа нь бидний шин тарих буюу нөгөө нэг анализ хийдэг, нөгөө нэг танин мэддэг тэр тарих маань үүссэн. Одоо нөгөө та нарын нөгөө гинт сонголтын дээр чинь гинт дээд тэнгэрээс ингээд нэг чимээ мэмээ гараад хүн хэлээл за одоо энийг худалдаад авсан дээр юм биш үү гэдэг бэдэг нөхөр чинь яг үүндээ юм байна. Old brain юм байна. Энийг Кристофийн гэдэг нейромаркетингийн сурагч гэх юм уу та одоо ном бичсэн. Хамгийн гол триггер буюу гол шалтгаан бол reptile brain буюу тэр та нарын хевлэр мөлхөгчдийн тарих чинь та нарын тэр шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа. Тэгээ нэг талаар аюу гонигтай байдаг юм байна тийм. Нөгөө талаараа бид нар бас л амьтад хэвээрээ л байна. Бид нар хичнээн мундаг Марс руу хиймэл дагуул илгээж чадж байгаа ч гэсэндээ бид нар амьтан хэвээрээ л байна. Тэгэхээр яг бидний тэр шийдвэр гаргалт гэж яриад байгаа тэр зүйл маань энэ тарих маань илүү хүчтэй нөлөөлдөг гэдгийг ихсэн ойлгочвол ирцнаалыг ойлгох илүү боломжтой болж байгаа. За тэгвэл одоо арай нэг өөр байдлаар ирцнаалыг тайлбарлах гэдэг үү тийм. Тэгэхээр бидний хэлж байгаа нэг зүйл бол энэ бүтээгдэхүүний шин чанар. Бид нэр ердөөс бол рационал тал руугаа хэд хандаад за энэнийг ёстой хамгийн сайн ус хамгийн одоо гүнээс сонгох ёстой гэж хэлэх бол бүтээгдэхүүний шин чанар. Тэгээ нөгөө талдаа
биднэрт маш олон хүчин зүйлүүд нөгөө бидний худалдаа авах хандлага, сэтгэл хөдлөлд нөлөөлөд цаашаа энэ маань иррационал замдлын нэг тийм төлгөө болж байгаа. Энийг энэ хятадын энэ шин хуу энэ хүний мета шинжилгээнд дэр хийсэн. Өөрөөр хэлбэл иррационал замдлууд дээр гарсан гол одоо артикл судалгааны ажлуудыг авч жагаад тэгээ юу гэж хэлсэн бэхлээр. За ер нь бол нэг иймэрхүү хүчин зүйлүүд нөлөөлж болох юм байна гэдэг гол юу гэдэг загварыг зүгээр сан болгосон байна. Тэгээ эндээс харах юм бол бид нэг хамгийн гол ойлгох ёстой зүйл нь нэгдүгээр тийм хүлээн авч үнс юм байна. Perceived value буюу жинхэнэ value биш зүгээр л хүлээж авч байгаа value илүү чухал. Жишээ нь энгийн нэрлэх юм бол бидний placebo effect гэж байдаг. За та нар ихийн уусаас сонсч байсан. Ээж ихэн юу гэдэг вэ? Шээс үүдэг те. Тэгж ууж үжсэн юм байна. Нөлөөсөн үү? Нөлөөсөн үстэй би ч ууж үжсэн. Манай ээж загнаал өгөхгүй юу чи юм одоо халуурч ирсэн шууд уу байл тэгэл яг уулгах гэж байгаа. Тэгэл гай бол. Гэтэ шээсний одоо юу гэдэг химийн шинжилгээгээр аваад үзэх юм тэр нь юуж байна? Шээс ууж ирснээс баасаа идсэн дэр. Яг тэгэхээр баас нь ядаж жоохон ч гэсэндээ хүнд хэрэгтэй байж байна. Яг л дутуу боловсруулагдсан бас дахиад юм шиг ч боломжтой байна шүү дээ. Гэтэ энэ гол нь биш. Гол нь юм. Чи та нар юу гэдэг ийм бас явдлууд зөндөө тохиолддог шүү дээ. Яг ингээл би өвдөөл байж хаад аскарбины хүчилж хамаагүй ингээл уучгаад толгоо өгөх нь гайг болчтой. Гайг болдог тийм. Энэ бол бидний сэтгэл зүй өөрөө тэрийг итгээнгээл хүлээгээд авсан бол итгэдэг. Маш олон ашаа янз бүрийн артын интернет заримдаа судлаад үзэхээр яг үүндээ ямар ч тийм эсрэг үүсгэж тийм үү идгэх бодис байдгүй шүү. Гэхдээ бид нар тэрийг юу гэдэг идчихээр нэрэл зүгээр болчихж байгаа юм шиг санагдаад байдаг. Тэгэхээр энийг би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр хүлээн авч үнс юм. Өөрөөр хэлбэл бид нар perceived value буюу хүлээн авч байгаа үнсийг л илүүж байгаа. Энгийн нэрэл нь мастерт юу ч заахгүй байсан байж болно. Гэтэ та нарыг юу гэж хэлэх вэ? Та нар бол гайхамшигтай удирдлагч нар шүү. Та нар бол жинхэнэ сонгогдсон улсууд. Та нар яг гайхамшиг бүтээх гээд байна гэж би та нарт өглөө болгоё хэлээ. Та нар яаж хэлэх вэ? Өөрчлөлт гарах уу? Гарна тий. Яг ийм туршилтууд хийсэн байдаг л. Хүүхдүүд дээр хоёр группийн хүүхдүүдийг сонгож аваад тест аваад эхний групп нь болохоор та нар тестэн дээр үнэхээр гайхамшигтай хийсэн байна. Дунджаас хамаагүй өндөр байна гэж хэлсэн. Хоёрдугаар группийн дээр болохоор та нар жоохон таарах байсан байна. Яг үүндээ ямар ч тест яах нь хийгдэг. Ямар ч дүгнэлт гараагүй. Зүгээр л тэгэл. Дүндний болохоор эхний группийн хүүхдүүд хоёрдугаар группийн хүүхдүүдээс хамаагүй илүү өндөр гүйцэтгэлтэй байна. Тэгэхээр бид нар энийг юу гэж хэлээд байгаа юм бэ? Perceived value. Тэгэхээр тэр perceived value чинь заримдаа нэг их айхтар бүтээгдэхүүний шин чанараас бас яах нь хамааралтай биш байж болох ба. Хамааралтай биш байж болно. За хоёрдугаарт нь энэ нийгмийн бүлгийг бас бидний өдөөс анзаарахгүй байж болдгоо л дээ. Бидний яг үүндээ тэр нэг цаанаас гаргаад байгаа тэр шийдвэрт тэр нийгмийн бүлгүүд маань үнэхээр гайхалтай нөлөө үзүүлээд байдаг. Жишээ нь та нар энгийнээр хэлэх юм бол ягаад биднэрт 5 тал хэрэгтэй? Ягаад G класс хэрэгтэй? Хэрэгтэй юу та нар? Худлаа яриад байл та. Би та нар G класс үгүй гэх юм бол та нар бүр яаж баярлж авах? Тэрийг авчаа яаж гэрлэн тохиолдол зогсчоод ингэж ингээд толгоо аваад аль эсвэл хизээч уулзаж муулзаагүй найз дээр очиод гинт очиод юу байна юм уу гадаа гарыг аль эсвэл нэг найзтайгаа уулзчаад үгүй би чамаа заавал хөргөж өгнө шүү дээ. Нөгөөдх нь үгүй би ганцаараа явчих. Үгүй би хөргөж өгнө гэдэг. Яа. Жишээ нь би дөнгөж Австралиас сурч ирснийхээ дараа би хууч машин унсан байхгүй нэг хэсэг. Надад яг үндэ юу гэдэг нэ хайтар машин солих сонирхол байгаагүй л дээ. Хууч машин оноо яасан чинь хүмүүс надтай бүрэн айюу хөөрхөдөө ингэмаа одоо 10-аад жил ингээд багшлаад явж байна. Өнөөхтөө л явж байна.
Аль эсвэл би заримдаа дугуй унах л та. Дугуй унаад ингээд замаар явдаг. Дийлэнхтэй дугуй унаа явж байгаа жолооч нар айгүй муухай. Дугуй унах хүмүүс мэдэндээ. Зайлаач новшоо бол айгүй гоё илдэг. Дийлэнхтэй юу гэж боддог гэхээр энэ муу амтан бол хөөрхийдөө бараг энийг дайраад алдсан байсан ч бараг гарцтай гэж хэлсэн тийм хандлага. Гэтэ би яг л хэмдэл байгаа шүү дээ. Тийм үст. Би өөрийнхөө машин нэг ч унж болно, дугуйч унж болно. Гэтэ хүмүүс хүлээж авахтаа янз бүрээр хүлээж авах. Тэгэн юм. Тэгэхээр энийг бид нар юу гэж хэлээд байгаа юм гэхээр үндсэндээ нийгмийн бүлэгэл зүгээр бидний шийдвэр гаргасан. iPhone 7 биднэрт хэрэгтэй байгаа юм биш үү? Зүгээр л нийгмийн бүлэг чамд iPhone 7 болохоор та ямар амар гоё баян юм бэ? Шууд авсан байж тээ гэдгийг хэлүүлэхийн тулд биднэрт iPhone 7 хэрэгтэй. За тэгэхээр эндээс биднэрт олон зүйл байна. За бас хүлээн авч эрсдэл байна. Жишээ нь заримдаа бид нар яагаад брендийг зүгээр л сонгочтой гэхлээр зүгээр л эрсдэлгүй сонголт байна. Бид нар шинэ юм турших боломж байна. Гэтэ цаана талаасаа амтны чинь зүүн билег юу гэж хэлж байгаа юм гэхлээр эрсдлээс зайлсхий гэж хэлж байгаа. Чи зүгээр Chanel-ийн цүнх авчвал чи эрсдлээс зайлсхий гэж байгаа. Тэс чамд ингээд туршаалах боломж байгаа шүү дээ. Одоо янз бүрийн ингээд брэндүүдийг сонгоод аль эсвэл илүү сайныг хайгаад тэгэх боломж зөндөө. Гэтэ бидний нөгөө retail brand маань юу гэж хэлээд байгаа юм гэхлээр хөөе хүчээ аяллаас яах вэ? Зайлсхий. Аяллаас зайлсхийх нэг арга зам нь юу гэхлээр олонхоо байгаа юм чи. За энэ болгоноос биднэрт бас сэтгэл хөдлөл үүсч чинь, худалдаа авах хандлага маань үүсч чинь, эдгээр маань цаашаа явсараа бидний нөгөө заримдаа би юу хийч вэ гэдэг асуултанд асуулдаг шүү дээ. Гайхав. Би яагаад энэ брендийг сонгосон? Би яг яасан мэдгүй. Гэтэл ямар ч байсан яасан бэлээ. Сонгоцсон байна. Чи бид нар энэ дээр бас нэг за энэ болохоор арай хараахан бас болоог байгаа саяхны хийсэн судалгаа учраас бас яг аль компаниг бол би хийлээд хэрэггүй байна. Тэгээ энэ компани маань яасан бэ гэхээр бид нар нэг ийм зүйлийг яг ер нь яг энэ одоо хөлбөсөн бууз гэдэг юмыг яг яаж хийвэл хэрэглэгчд хүрэх вэ гэдгийг л чи бидэнд хэлээд өгөх гэсэн юм шаардлагатай байсан. Гэтэ бид нар энийг авахтаа арай өөр байдлаар авсан л да. Бид нар ямар судалгаа хийсэн бэ гэхээр маркетингийн инженерчлэлийн судалгааг манай одоо багш нар нээлж аваад хийсэн байхгүй. Тэгээ бид нар юуг авсан бэ гэхээр хуучин бол ингээд асуултууд асуухдаа та ямар махыг илүүд үздэг вэ? А. Гараар татсан, Б. Машинцсан, одоо В. Гараар улам машинцсан махны холбооч гэдэг юм те. Тэгэл та ямар махыг илүүд үздэг вэ гэж ингээл асуучдаг. Энэ бол шин чанар тус бүрээр нь асууж байгаа асуулт. Гэтэл яг үүндээ бид нар жишээ нь та нар гараар татсан юм аа гэж авчдгүй шүү дээ. Аль эсвэл зөвхөн хоньны өөхтөн мах гэдгийг хараад за тэр зочин байна уу, хаан байна уу, юу нэ хамаагүй гэж шууд гараад өрөөд авчдаг. Тэгээ бид нар яасан бэ гэхлээр ийм төвшингүүд гаргаж ирж байгаа. Тэгээ ийм бүлэглэл хийсэн байна. Өөрөлдөл энийг инженерчлэн бүлэглэл гэж. Өөрөлдөл эхний сонголт бол юу гэхлээр гараар татсан үхрийн махтай гондтой Монгол улсын стандарт гэсэн 7000 төгрөгийн бууз байна. Та энийг яаж авах вэ? Илүүд үзэх үү? Тэнгүүд бид нар бүх сонголтуудыг ингэж гаргаж ирээ. Нийтдээ 16 янзын бууцны шин чанарын багцыг гаргаж ирээ. Тэгээд хэрэглэгч нараар үнэлсэн байхгүй. Үнэлгээ өгөхдөө чи хамгийн дээдлэлтэй 100, хамгийн доотлолтой явах нь 0-ыг өгнө. Тэгээд гарч ирсэн дүн ийм л дээ. Хэрвээ бид нар жишээ нь бууз хийх юм бол магадгүй ийм бууз хийх юм бол энэ шин чанарын бууз хамгийн өндөр юу гэх юм. Амжилтанд хүрэх магадaltaй бууз. Гэхдээ бас нэг зүйл болохоор энэ яг зүгээр конжоин шинжилгээгээр харьцангуй ингээд ахиулж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл чиний нөгөө нэг шийдвэр гаргалтыг чинь нууц руу бид нар улам бүр ингээд дөхөж байгаа юм л да. Гэтэ энэний цаатал бас дахиад өөр асуудал байна. Жишээ савлгаан ч гэдэг юм уу, жишээ брэнд ч. Жишээ нь үхрийн махыг гараар татал гондоор хийгээл ингээл гаргаад ирэхэд зах зээл дээр хална гэсэн үг үүдээс биш байна. Тагаал бас цаана нэг
шалтгаан яг яаж шийдвэр гараад идэг нэг тийм тайлэгдчихгүй нэг гараад идэг. За жишээ нь ингээд бас нэг жишээг тайлбарлая. Жишээ нь нэгтэл нь эсэнэлсэн судалгааны тайлангийн нүүр нөгөөдөл нь болохоор манай багийнхны хийжсэн судалгааны тайлангийн нүүр шүү дээ. Аль нь илүү чанартай юм шиг харагдаж байна. Энэ илүү чанартай юм шиг харагдаж байгаа. Энэ илүү чанартай юм шиг. Жишээ бид нар заримдаа бүр энгийн жижигхэн зүйлсээр хүртэл марцдаг байна. Зүгээр л бид нар судалгааны тайлангийн нүрийг амар гоё хийчихэд тэрний сонгох магадлал 1% ч юм нэмэгдчихдэг. За яг энэ дээр бол үүндээ бид нар EDB дээр ч нэг судалгаа хийж хахад тийм зүйл гарсан л та. Яг манай багтаа зэрэгцээд бас нэг гадны судалгааны компани хийсэн тайлан зэрэг орж ирсэн байхгүй. Бид нар тэр тайландаа танилцсан. Гэхдээ яг үүнд бол тэр тайлангаас манай тайлан бол хамаагүй илүү байсан. Юугаар илүү байсан гэхээр шинжилгээний аргач нь бүр ингээд илүү одоо аксын төвчний шинжилгээнд байсан. Нөгөө багийн тайлан бол тийм тайлан биш. Зүгээр л яг ерөнхий шинжилгээнд байсан. Гэхдээ миний бүр хамгийн амар одоо анзаарч төрсэн юм юу гэхээр тэдний дизайн ба тайлангийнхын дизайн. Гэж харангуут бүр ингээд аюу гоё инфограф орж ирэл. Тэгэл ийм жижигхэн зүгээр одоо юу гэдэг нэг тоо байлаа гэж бодоход тэрийг хаачаал томруулаад нэх гоё дизайн тавьдаг. Дараа бид нэр хүлээлгэж өгөхдөө юу болсон гэхээр манайх болж байгаа дархан дуусаа бидний бол сайн дууссан. Жижигхэн зүйл хүртэл бидний тэр шийдвэр гаргалтанд аюу сонин нөлөөлдөг. Би өөрийнхөө бас нэг үг. Би нэг баахан биталтуудыг овоолж байгаа засахгүй. Тэгэл засаад явж ирсэн. Манай хүн бас багшилтай. Тэгээд манай хүн дүнгийн ингээл компьютерт оруулаад байсан байна. Тэгээд засаж ирсэн чинь над руу гарснаа. Үшээ энэ хүүхдээ чинь юу биталт нь 2 хураалгацсан юм шиг үхгүй. Өө тийм байх уу? Ингээ харсан чинь тэр хүүхэд эхлээд жоохон мяа нүүрэн дээр хивлээд өгчөөд дараа нь гоё нүүрэн дээр болоод хивлээд өгсөн байна л та. Тэгсэн чинь дүнгийн зүрх хэд гэж бодсон. Би мяа нүртэй дээр нь уншаад 79 байв. Нөгөө өнгөтэй хивлсэн нүртэй дээр нь болохоор 85 байсан. 6 авсан. Нэгэнд нь C50 нөгөөх нь юу? Би тавьсан. Агуулга яг гэж. Бидний анхны сэтгэлээр би тэр хүүхдийн юм уншихтаа зүгээр эхлээд нүрийг харсан байх юм шүү дээ. Мөн нүрийг харангууд надад нэг ингээ явсараа миний нөгөө дунд тарихад энэ чинь найтайхаа ажил болцсон юм шүү гэдэг мэдээлэл хүрхнээ юм. Дахиад цаашаа уншлаа нэг дүн тавилаа. Дахиад цаашаа уншлаа нэг дүн тавилаа. Яг үндэ ийм зүйл бид нэр тохиолддог. За жишээ нь танарт би бас нэг өөрийнхөө ажиллаж ирсэн төслийг энэ Америк сургууль Улаанбаатарт Америк сургууль. Энэ сургуулийг 2006 онд баха 2006 онд байна уу 2005 онд бид нарт яг энэ сургуулийг үүсгэн байгуулахад оролцож ирсэн төслийн багийн гишүүн санал тавиад бид нэрний судалгааны ажил хийж өгч ирсэн байна. Тэгээ баг яг ингээд судалгааны ажил хийгээд явсан. Тэгээ дараа нь надад нэг ийм түүх ярьсан л та. Тэр одоо захиалагч маань. Яг үндэ American school бол ямар school вэ? Канадын school баг. Өөрөөр хэлбэл Америкийн скуулийн анхны стандарт тэр одоо бүх цаатлын боловсролын тэр цаатлын хөрөнгө оруулалт цаана нээсэн хүмүүсүүд дэлхийд канадчууд байна. Гэтэ мань хүн өөрөө зүрхлсээр ингэж тавьсан. Америкийн скул. Хэрвээ жишээ нь 10 жилийн өмнө энийг Канадын скул гэсэн байсан бол юу болох вэ? Бас л хэцүү шүү дээ тийм. Бас л хэцүү. Яг үндэ бол хоёулаа л хойд Америкийн боловсролын стандартаар явдаг. Тэгээд зүгээр ганцхан брендийн шийдвэрээр нэг нь Американ, нэг нь Канадын гिचхэд үр дүн яаж ч болж байна. Жохоо эвгүй болчих боломжтой болчих жоох. Тэгэхээр бидний нөгөө шийдвэр гэж яриад байгаа амар тийм ингээд бодоод байдаг юм заримдаа хөгийн юм дээр яагаад байх болчиход байна шүү дээ. За чинь би та нарт бас маркетинг яаж та нарыг жоохон тэнхтүүлдэг талаар ярив л да. Эхнийх нь энэ Tesla-гийн Roadster машин. Энэ юугаар ил болдортой.
цахилгаан машин байна. Анхны цахилгаан машин бол биш. Гэтэ анхны тансаг зэрэглэлийн өндөр хурд авдаг цахилгаан машин. Тэгэхээр та нар чинь Tesla-гийн хиний орон бодод үзлээ. Elon Musk-ийн орон бодод үзлээ. Цахилгаан машин бол яг мөнгө хэмндэг тийм л машин байна. Тэг яагаад шууд одоо гаргаад байгаа тэр модель 3 билүү дээ тий. Тэр загвараа шууд гаргаж байгаа. Одоо л дөнгөж арт түмэн зориулсан хувилбараа гаргаж байгаа юм л да. Арт түмэн зориулсан хувилбар нь одоо модель 3 бол ирэх 2017 онд гарна. Тэгэхдээ гарахаас өмнө зүгээр нэг 3 машины загвар үзүүлээд 35 мянган захиалга авсан байна. 3 машины загвар шүү дээ тий. Ийм машин үйлдвэрлэнэ. За мөнгөө их шиг өгчээ гингүүд 35 мянган захиалга өгдөг. Тэгэхээр нэг талаа амар гайхамшигтай юм шиг мөн. Нөгөө талаа бодоод үз. Анхныхаа эхлэл цэг нь юу вэ? Tesla Roadster гэдэг машин байсан. Анх электрон одоо тэр нөгөө цахилгаан машины хүмүүс юу гэж ойлгодог байсан юм гэхлээр би ихтэй удаан. Тэгээ цахилгаан машин авах гээд гороогоод байна гэдэг чинь бензиндээ нэлээд гор нөхөр байх нь дээ. Мөн нарийн мөнгөгүй хийдэг ажил байхгүй. Цахилгаан машин алдаж авах. Энэ тогтсон ойлголтыг эвдэхийн тулд эхлээд юу гаргацсан? Хамгийн тансаг хурдыг гаргацсан байна. Дараагийнх нь бас модель S гэдэг баха. Модель S гэдэг гарсан байна. Тэр нь бас тансаг маш үнэтэй биш. Модель 3 гарах хүртлээр өмнөх бүх загварууд нь юу байна вэ? Тансаг. Одоо чи захиргаан машин унж байгаа хүнийг юу гэж харах вэ? Хөрхидөө нэг муу ядарсан амтан маань цахилгаан машин унаа явж ийн гэж харах уу? Аль эсвэл цахилгаан машин ундаг хүн бол гайхамшигтай бас мөнгөтэй хүн байдгийг байлээ шүү дээ гэж харах уу? Тэгэхээр чинь эхлэл цэг гэдэг аюул чухал байна шүү дээ. Өөрөөр хэлбэл энэ Tesla-гийн цахилгаан машиныг ядуу хүн бол ямар ч байсан юм. Удахгүй л гэдэг санааг хэлсэн. Энэ л өөрөө хамгийн гол юм байна гэсэн. За яасан энийг харъя. Энэ Starbucks яг үндэ солиотой үнэтэй кофе шоп. Та нар бодлоо энэ ямар хоол уу? Энийг одоо тэр ажиллаж байгаа ажилтны гар мар одоо алтаар хийсэн. Энд байгаа кофений үрмөр одоо хаана ургацсан юм? Зүгээр л байдал кофений мөн биз дээ. Мөн шүү дээ. Энд ямар ч айхтар тийм гайхамшигтай зүйл байхгүй. Гэтэл та нар шинэ магадгүй гэдэг. За манайд бол яг Thomas гэдэг байгаа те. Та нар чинь кофе шоп ордог болсон. Ордог уу? Ордог шүү дээ те. Тэр рационал шийдвэр мөн үү? Биш байхгүй. Яг үндэ нэг муу аяг кофенд 7-8 мянга доотлоо $5,000 төлнө гэдэг тэр шийдвэр. Гэхдээ эдгээр яасан гэхлээр эхлээл чамд хэлэхдээ үгүй ингээд чамдсан ийм гоё кофе чинь хямдхан биш байдэн штэ гэдэг зүйлийг л авчаас уулгацсан. Тийм учраас чи одоо би чамд $1,000 кофе аваарай. Санд болгож юу хөө. Манай кофе бол бараг Starbucks $1,000 гэсэн үү? $1,000 гэж. $1,000. 5,000 биш. Thomas шиг 5,000, 7,000, 8,000 биш. $1,000. Та надад итгэхгүй шүү дээ. Энэ зөвлөг яг юу хийчих вэ? Кофений үр мөрөнд нь ямар нэг ноо байх шиг байна. Тэр чи $1,000 явах уу? Явахгүй. Уг нь бол $1,000 явсан рационал байхгүй. Тэ чи $1,000 явах уу? Тэг яг энэ туршилтыг бас дээр нарийн хийсэн байдаг. Тэрний туршилт нар яасан бэхлээр free money буюу үнэгүй мөнгө аваарай гэдэг зар тавиад тэгээд хүмүүсийг авахыг хүлээсэн байна. Хүмүүс үржирээ эрдэс авахгүй. Хин нэг чамаа үнэгүй мөнгө аваарай гэдэг ингээд мөнгөнд дэвшгэртүүд ингээд тавьсан ширээн дээр тэгээд за үнэгүй мөнгө аваарай гэх юм байна. Та нар тэрэнд яаж хандах вэ?
энэ нэг навшийг авчаа гэж юу хийх гээд юм гэж хандсан тийм. Яг тэрнтэй адилхан. Өөрөөр хэлбэл Ховард Шульцын хийсэн зүйл бол I coffee гэдэг бол үнэтэй зүйл юм аа гэдэг тэр зүйлийг бид нэр суулгаад үзье. Өөрөөр хэлбэл anchor price буюу бидний анхны зангуу үнэ нь аяхтай кофенийг 5,000-аас бол нэг доошоо явахгүй лээ. Буухгүй дээ гэдэг бодолтой болсон. Харамсалтай байна. Та нар анхны anchor price нь яг тийм байсан учраас anchor үнэ тийм байсан учраас одоо тэрнээс нэг гажиж чадахгүй. За манай нэг найз байрны байрны төсөл хэрэгжүүлдэг барилгын компани ажилладаг. Тэгээд байрны төсөл хэрэгжүүлдэг баг. Тэгээд нэг эдийн засгийн өсөлттэй үед байрны үн чинь заримдаа 14 хоногт 50,000 төгрөг, 100,000 төгрөг метр квадрат өсдөг байсан баг. Чань анх зарласан сая 500, 7 хоногийн дараа шууд сая 550, 14 хоногийн дараа сая 600, сая 650, сая 700 болсон байдаг. Тэгээ бид нэр тэгж асуу. Та нар яаж тооцоод сая 750, сая 800 болгоод байна гэхээр хажууд ингээл ойролцоо хэрэгжүүлж байгаа төслүүдийн үнийг хард юм байна л да. Нэг нь 50,000-аар нэмчихэл дагаал нэмэхгүй л болдгоо. Яагаад нэмэхгүй болдгоо гэхээр хэрэглэгч орж ирчээд танай хажууд урьж байгаа чинь сая 800 өгч. Танай болохоор сая 700 өгч. Танайх яг юугаар барьцсан юм гэж асууж байна. Танайх яасан муу арматур үйлсэн, муу цемент хэрэглэсэн юм. Яац? Тэгэхээр тэгж хэлүүлэхийн тулд яах вэ? Бид нар дагаад ийм систем байна. За эсвэл iPhone-ыг хараа. Магадгүй чинь Apple бүх смарт утас үйлдвэрлэгч нар талархах хэрэгтэй байна. Ягаад гэвэл энэ биднэрт юу гэж заасан юм? Смарт утас гэдэг бол тийм чанарын биш шүү хүүхдүүд минь гэж заасан. Мөн чиний тана бодлоо энэ ноутбуктай харьцуулахад ямар үнэтэй бэ? Ядаж л материалынхаа орц морцоор нь бодвол үзэхэд энэ дотор хэдэн зэс оров гэж тийм. Гэтэл энийг амар дэндүү өндөрөнтэй зарлж байгаа. Анхны смарт нь мөн үү? Мөн ба. Магадгүй анхны хамгийн алдартай смарт утас мөн ба. Мөн. Тэгээ бид нар ердөөсөө смарт утас гэдэг нь юу вэ? Үнэтэй зүйл. Одоо би чам 400,000 төгрөгийн смарт утас санал болгоо. Цааш айгүй. Яа дээ. Нэг шинэ буруу юм хийх гэж байгаа шүү. Дэлбэрчих юм шиг санагдаа явчихж байгаа юм байна. Тэгэхээр бид нарт бас ингэ шийдвэр гаргана. За, хэдүүлээ зүгээр бодъё л та. Жишээ нь энэ адууны үн хэд вэ? За, үнэ хэлье. Тэнд хэд гинэ? 200 сая. 10 сая. дахиад үн дуудах юм байхгүй. Чин нэг нь болохоор 200 сая гэж тийм. Нэг нь болохоор 10 сая гэж. Ямар аймаг. Хоорондох зөрүү нь хэд вэ? 10-аас доош нь хэлэх юм байна. 5 сая. Энэ бол 5 саяын адуу биш тийм. Энэ бол төмний энэ бол гайхамшигтай зах зээлийн ерөнхий юмар бодох юм хэрэг өндөр удаа. Гэтэ бид нар энийг яг өндөр үнийг бид нар зүгээр адууг юу гэж боддөө. Чинь морь идэх хүмүүсийг бид нар юу гэж боддөө. Мөнгөтэй шиж. Морь хэр зардалтай бол амар зардалтай. Ингээл болоо. Яг үндэ бид нар жишээ нь тэрний талаар ердөөсөө яг үлээ. Сонирхдаггүй шүү дээ зарим хэсэгтэй. Зүгээр л морийг үнэтэй морь гэдэг амар үнэтэй юм шиг байлээ тэгэл дуусна. Гэхдээ яг үндэ чинь морь бол тийм чаймар бас өндөр зардалтай зүйл биш байна. Одоо бид нар чинь зүгээр л нийт караоке шоуд гэсэн бүх хүмүүстээ цуглуулахад ямар ч гэсэн өөрийнхөө нэр дээр нэг морь давхуулж чадсан шүү. 5 сая төгрөг бол гайгүй. Гэхдээ бидний анхны хэлж байгаа зүйл болохоор зүгээр л морь үнэтэй гэж яатсан лээ.
За одоо бид энэний талаар нэг цаг ярихгүй л судлахгүй. За тэгэхээр эндээс бид зүгээр гол зүйл бол одоо бид маркетинг дээр хаашаа явж байгаа мэй гэдгийг санаа. Ерөнхийдөө маркетингийн энэ зар сурталчилгаа ч гэдэг юм уу, сувг мөнгө ч гэдэг юм уламжлалт талын юмнууд бол ер нь жоохон таарахгүй баг хийж байгаа. Одоо бид маркетинг дээр яг тэр цаад учир шалтгаан буюу хэрэглэгчийн юу вэ? Зандлыг үнэхээр их судалж байгаа. Үнэхээр их судалж байгаа. Та нар чинь энэ хугацаа нэг маркетингийн хэрэглэгчийн зандлын талаар судалгаанууд хаашаа явж байгаа гэхлээр дандаа яах вэ? Consumer behavior тал руу байж байгаа. Consumer behavior юутэйсэл бид consumer behavior-ийг сайн судлах юм бол маркетинг цаашаа хөгжих юм. За эндээс би та нарт ийм зүйл. Орчин үед бид нейромаркетинг гэдэг зүйлийг маш их ярьдаг байсан. Яг үүндээ бид хэрэглэгчийн бүх цаадлын шийдвэр гаргалтын учир шалтгааныг олохыг одоо зорддог болцоо гэсэн. Өөрөөр хэлбэл бид чамайг ямар иррационал шийдвэр гаргах магадлалтай вэ гэдгийг мэдэх юу боломжтой. Хуучин бид нар яхаа санал асуулах гэдэг юм иймэрхүү аргуудаар явжсэн бол одоо бол илүү ямар арга? Чиний тархийг гаргах гэсэн. Тэгээ энэ хүний зүүцэн байгаа зүйл бол энэ нэгдүгээр EEG-ийн аппарат байна. Өөрөөр хэлбэл чиний тархины үндсэндээ идэвхжлийг чинь хэмжих зорилттой ийм жижигхэн электрон диодууд байна. Яг тэгэхээр чи ямар нэгэн бодол хэлэхээр энд чинь маш бага хэмжээний юу үүсдэг байна. Цахилгаан хүчтэй үүснэ. Тэгэнгүүт бид нэр тэрийг электрон диодуудаар яах нь хэмжээд авчдаг. Тархиныхаа аль хэсгээр илүү идэвхжиж байна. Хоёрдугаар энэ хүний зүүцэн шил байгаа. Энэ болохоор eye tracking system. Eye tracking. Өөрөөр хэлбэл нүдний хүүхэн харааны чиг хөдөлгөөн хаашаа явж байна гэдэг. Жишээ нь бид нэр та нарт сурчлагаа үзүүлээ, тэр сурчлагааны яг юу руу хараад байгаа юм бэ гэдгийг ямар ч одоо юугээр эргэлзээгээр авч ийн гэсэн. Хоёрдугаар бидний хэмждэг зүйл юу болж байгаа юм бэ гэдэг facial expression буюу нүүрний чинь жинхэнэ чи жишээ надад таалагдж байна гэж хэлэх. Ахтай тэрнийг нүүрэн дээрээ илэрхийлэх чинь бид нэ энэ хүн үнэхээр таалаад байна уу аль эсвэл яах вэ? Миний урмыг бодож хэлээд байна уу гэдэг мэдчих боломжтой болчихлоо. За энэ галваник гэдэг арьсан дээр чинь дахиад арьсан дээр мэдрэгчүүдийг чинь тавьчихна. Галваника чиний юу арьсан дээр гарч байгаа өөрчлөлтүүдийг бид нэр хэмжих боломжтой гэсэн. За аль эсвэл энэ MRI-т оруулаад чамд энэ бүтээгдэхүүн таалагдаад байна уу таалагдахгүй байна гэдгийг маш хэлбэрхэн яачиж болж мэдчих боломжтой. Тэгэхээр эндээс бид нар юу хэлэх гээд байгаа юм бэ? Бид нар иррационал задлуу гэдэг юм бол байд юм байна. Мэдлээ. Хоёрд иррационал задлуу зүгээр юу гэдэг судалж чадахгүйгээд орхичиж болохгүй. Бид нар яхахгүй судлах хэрэгтэй байна. Судлахтаа бид нар нейромаркетингээр дамжуулж судалж байгаа. Гэхдээ нейромаркетингийн зарим одоо практикууд бол бас их өндөр этиктэй байхгүй болохгүй зүйлтэй. Яг тэгэхээр бид нар тэр хүний ямар шийдвэр гаргахыг үндсэндээ баг яач болж таамаглах боломжтой. Бүрэн мэдэх боломжтой болж байгаа гэсэн. Тэгэхээр хитрхи мундаг хийчих юм бол үндсэндээ бид нар шинэ маркетрууд бол чиний шийдвэр гаргалтыг үндсэндээ манипуляц хийх уу? Хаашаа яаж шийдвэр гаргах вэ гэдгийг чи яаж болж мэдэх боломжтой болно гэсэн. За. Тэгээд баг хичээл заач юу явж байна. Хөгжлийн семинар гэсэн чинь. Миний ярих зүйл бол дуслаа. Би нүдлээ. Тэгээд баярлалаа. Одоо яах вэ? Асуулт. За байхгүй бол одоо бодвол нэлээд өөцөн болдог бүр яарад гарах гэдэг юм те. Монгол шийдвэр
Энийг зөвлөдөө нэнмаркетинг бол тийм хямдхан зүйл биш. Мэдээж наацхан гэдэг нь бид нар хамгийн наад зах талын одоо нэг айтайхан лаборатори оруулж ирэх гэж бодох юм бол 30-40 мянган доллар зүгээр зөвхөн тоног төхөөрөмж хэмжээнд нэг тийм байна хэрэгтэй гэсэн. Дээрээс нь бид нар зөвхөн тэр тоног төхөөрөмжийг авахтаа бас биш байна л да. Авахаас гадна тэрийг ажиллаж чаддаг байх хэрэгтэй болж таа гэсэн. Өөрөөр хэлбэл тоног төхөөрөмжийг яг зүгээр хэмжиж таа. Гол нь бид нэр тэрний яг үр дүнг яаж тайлбарлах вэ гэдэг хэцүү. Гэхдээ манайд жишээ нь юу орж ирсэн байгаа вэ гэхээр жишээ нь eye tracking бол орж ирсэн байгаа. Монгол MMC хийж байгаа. Eye tracking болохоор ерөнхийдөө нөгөө eyeball movement буюу үндсэндээ нүдний харааны чинь юу гэж шалгаад тэрийг юу шалгаж болд юм бэ гэхээр ерөнхийдөө жишээ нь видео янз бүрийн контент хийлээ гэж тухайн контентийг аль хэсэгтээ хэрэглэгч нар төвлөрч чинь бид нар мэдэх боломжтой байна. За, туршлагын маркетинг гэдэг чинь яг юу вэ хөө? Experience гэж байгаа юм шиг. Тэгэхээр яг ярилцсанаа зандлууд дээр бол туршлагыг үзүүлэх, хэрэглэмж үзүүлэх нь өөрөө дараагийнхаа хүмүүст одоо гол шийдвэр гаргах нөлөөлөд эхэлнэ шүү дээ, тийм. Тэр ярилцсанаатай холбогдсон гэсэн. За. Хоёрдугаар талаар Монгол хүний ярилцсанаа зандал үгээр яг би нэг зүйл хэлье. Бид нарт маш их хэмжээгээр ингээд Монгол хүн өөр, Монгол хүний зандал бол өөр, бид нэр бараг л ингээд хөвгөстэй ингээд дээд тэнгэр мэгвээс ирсэн болохоор бусад ийм хомо сапиенсуудын хүмүүс хамаагүй өөр ингээд ааштай авиртай ч гэдэг ингэж яа. Гэтэ яг үндэ бол тэр шинжлэх ухааны үндсэн зарчмаас зөрчиж байгаа л бид нэр нэгдүгээр бүгдээ хомо сапиенс гэдэг мэддэг шүү дээ. Хятадч байсан, монголч байсан бид нэр ерөнхийдөө дийлэнтэй туршилтууд дээр бол яг хятад хүн дээр хийсэн туршилтыг монгол хүн дээр аваач хийгээд үр дүнээ фактор сүртэй зөрүү гарахгүй. Зөрүү гарах нь юу вэ гэхлээр цус мосондоо биш, соёлдоо л байж. За. Басан. За. Яг нейромаркетинг бол нөгөө биометрик үзүүлэлт авч байгаа учраас нэг актер яг тэр нэг юу бол ороогүй шүү дээ, тийм. Биометрик үзүүлэлт авч байгаа зөвхөн тархины идэвхжүүлж гэдэг юм уу одоо нүдний хөдөлгөөж гэдэг юм тийм. Гэхдээ яг зүгээр жишээ тодорхой бүтээгдэхүүний тест хийхэд магадгүй жишээ соёлоос хамаараад илүү өөр хандаж болох юм. Одоо жишээ бид нар хятад хүнд морины зураг харуулвал нэг аим итгэвчгүй л бахтай магадгүй морил гэж байна. Бид нарт жишээ морины зураг харуулвал юу болох вэ? Чин магадгүй ингээл хараал гэж самсаамаасаа чи шашгаал өмнөд чи ингээл хүүгээл биенийхэн хэлбэрийн хайгаад яваад байж магадгүй. Тийм үр дүн гарч болохыг үгүйс. Гэтэ би өөрөө хийж үзээ өөрчлөөс мэдэхгүй л дээ. Соёлын нөлөө байдлаараа байж л. За энэ бол яг өндөө бол та нэг бүр харьмаар дотроо ингээд толгой дотроо бол яа энэ өстой ямар тэнгэрд асуулт асуучваа. Гэтэ харьмаар байж яадаг гайвэ. Гэхдээ би тэр чихүүгийн яванда тэр мета шинжилгээ бол Journal of Business Research and Retailing гэдэг тэрэн дээр байсан. Тэр сэтгүүлээр гарсан ажил. Гэхдээ би тэрнээс зөвхөн модель нөрөө бол яг үндэ тийм амар батлагдчихсан ч гэдэг юм зүйл биш. Гэхдээ надад юу илүү таалагдсан бэ гэхээр тэр нэг олон
хүчин зүйлүүд дотроос ерөнхийдөө тэр хоорондын холбоосууд байгаа шүү дээ. Тэрийг гаргаж ирэх гэж яг нэг бацах гэж оролцсондоо иррационалын нэг хэцүү зүйл болохоор яг үүндээ тийм ч олон судалгааны ажлууд бас хийгдэг байна. Хэрвээ яг чи иррационалын талаар зүгээр ерөнхийдөө нэг гайгүй ойлголт авах юм бол би чамд тэр дэ нарийн номнуудыг л зөв predictably irrational гэж байгаа. Outside of irrationality гэдэг байгаа. Тэднийг уншвал дээр. Яг эрдэмтдийн ажил уншиж ирэхээр бас жоохон уйлдахтай л да. Академик юм чинь жоохон уйлдахтай байдаг ч тийм. What's за одоо ингээд дуусгасан дээр баг. Тэгвэл та нарын техникийн хичээлүүд дээцэхтэй үрлээ. За баярлалаа.